Монголын социал-демократ намын дарга үгийн студийн захирал Ганбаатар хүрэлцэн ирээд байна гэдэг. Үзэгчдийн хувьнаас танд энэ өрөө мэндийг хүргэе. За, нэвтрүүлэгтээ орж оролцуулж байгаад баярлалаа. Иргэн хүнийхээ хувьд та Монгол Улс ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг хөндлөнгөөс бас анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна. За, ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч маань шудраг усыг тогтооё гэж байгаа бол Монгол Ард Дэвсгэл намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч эв нэгдлийг бас эрхэмлэж байна л да. Тэгэхээр өнөөдөр та бас нийгэмд нэлээд шүүмжлэлтэй ханддаг, нийгмийн өнөөгийн харилцаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг үгийн студиэс одоо бас бэлтгэн гаргаж байгаа нэвтрүүлгүүдийг ч гэсэн үзэгчид маань бас анзаарч үздэг байх гэж би бодож байна. Тэгэхээр нийгэмд хоёр нэр дэвшигч маань хоёр өөр зүйлийг одоо энэ сонгуульд амлаад байна л да. Шудрагаас эв нэгдэл. Би зөвхөн иргэнийхээ хувьд ч л дээ. Би ч одоо бас Монголын социал-демократ намын дарга хүн, улс төрч хүн. За өнгөрсөн улсын хурлын сонгуулиар манай нам болон өөр хоёр намтай хамтарсан иргэний эвсэл сонгуульд амжилттай оролцож улсын хурлд судалтай болсон. Улсын хурлд судалтай улс төрийн хүчний хувьд бид нар ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн яаж оролцох вэ гэдэг асуудлаа эвсэл дээр ярьж шийдсэн. Тэгэхээр эвслийн 3 нам гуруула ардчилснаас нэр дэвшигчийг дэмжихээр өөрөөр хэлэх юм бол иргэний эвсэл тэгээд нэр дэвшүүлэх хэрэгтэй боломжийг одоо ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэхгүй ардчилсан намаас нэр дэвшигчийг одоо дэмжиж ажиллахаар юм шийдвэр гаргасан. Энэ бол улс төрийн шийдвэр байлаа. За яг өнөөдөр сонгуулийн кампанид ажлыг бол улс төрчийнхээ хувьд ч гэсэн тэр иргэнийхээ хувьд ч гэсэн тэр анхааралтай ажиллаж байна. Зөвхөн миний ажиллаж байгаагаар энэ ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид ажил буруу явагдал тийм ээ. Уул нь бол арай өөрөөр явагдах ёстой гэж бодоод байна л да. Одоо жишээлбэл таарчилсан улсууд яаж явагддгийг тийм ээ. Яг тэр жишгээр. Гэтэл бол одоо ажиллаж байгаа зүйл юу гэхээр зэрэг хоёр нам тусдаа одоо юу гэдгийг тийм ээ. Одоо тодорхой хэмжээний нэвтрүүлгүүд бэлдээдэж гэдэг юм уу нэг нөгөөдийнхээ эсрэг гэж юм уу тийм ээ. Нүгтгсэн юм шиг нэг нүгтгүүлсэн юм шиг тийм ээ. Нэг тийм хачин сурчлагаар явагдаад нийгмийг төрөлдүүлэл ингэ байгаа даа л да. Одоо зүүн бол одоо юу гэдгийг дарчилсан улс оронд за бид нар хамгийн их жишээ авах туфтаа Америк жишээлбэл яаж явуулж байна. Сая өнгөрсөн Америк ерөнхийлөгчийн сонгуулийг бүгд анхааралтай ажиллаж ирсэн. Тэгэхээр нийгмийн тулгымдсан асуудлуудаар хоёр нэр дэвшигч юу хийж чадах вэ? Юу бодож байна? Яах ёстой вэ гэдэг талаар мэтгэлцээ явуулж байна тийм ээ. Хэд хэдэн телевизийн цуврал мэтгэлцээнүүд явууллаа ч тийм нийтийн өмнө. Тэгэхээр зүүн бол миний бодлоор бол тийм ээ. Одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслүүд, ялангуяа үндэсний телевиз чухал мэтгэлцээнүүд хийх ёстой. Хоёр нэр дэвшигч тийм ээ. За боловсролын асуудлаар энэ хоёр нэр дэвшигч юу бодож байна? Гэрүүл мэндийн асуудлыг юу бодож байна? Одоо бусад асуудлаар тийм ээ. Хоёр нэр дэвшигчийн одоо байр суурь юу хийх гэж бодож байгаа ерөнхийлөгч болохоор яах гэж яана гэж бодож байгаа гэх мэтлэнгээр тийм ээ. Ийм мэтгэлцээний журмаар энэ одоо сонгуулийн сурталчилгаа явагдсан бол ард түмний хувьд тийм сонгогчдын хувьд сонголтоо хийхэд зөв сонголт хийх тэр нөхцөл болцсон бүрдэх хэрэгтэй. Гэтэл одоо ерөөсөө сонгуулийн зохион байгуулалтаас ахуулаад тийм сонгуулийн ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиас ахуулаад ч гэдэг юм уу сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа байдал нь харахад тийм чиглэл рүү бол ерөөсөө нэг жалхам хийхгүй. Зүгээр л одоо хоёр талаасаа биений одоо гүжирдсэн, гүтгсэн эсвэл цаасан хаашаа ч юм да нэг тийм хачин сурчлагаанууд явагдаад байл л да. Энэ бол эцсийн бүлэгтээ яг тэр зөв сонголт хийхэд одоо юу үзүүлэхгүй л дээ. Тус үзүүлэхгүй гэж би бодож байна. Бас намайг за мэдээж хинбэ гэдэг юм мэдээж нүүр тулсан дээр халдс мэтгэлцээнээс бас сонгогчд болж харахад нэлээд одоо бас дөхөм үзүүлэх байх гэж би боддгийн. Уг нь санаачлаа бас нэг талаас нь гарч ийн л да. Гэхдээ нөгөө тал нь одоо бас хариу ирэхгүй байх шиг байна. Яг одоо бас яг сүүлийн энэ санаачлагтай холбоотой мэдээ бас байхгүй учраас тэр ингэж хэлэх болж алга л да. Зүгээр яг нийгэмд хэрэгтэй уриалгыг бол хилээд байгаа. Гэхдээ
өрсөлдөөн нь арай бохор байна гэж та хэлээд байна. Бохор биш, өрсөлдөөн бол нийтийн өмнө шудраг. Одоо тэр одоо энэ хоёрыг шүүгч нь бол ард түмэл байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр зэрэг нэг юм яриад нөгөөх нь нэг юм яриад тийм ээ. Тус тусдаа шүү дээ. Ингээл харилцсан бие биенээ үүсгэж ч юм уу ягаад чи ингэхэд бол тэндээс үнэн мөнөг ол тогтооход хэцүү л дээ. Тийм учраас хоёулаа яг зэрэгцэж сууж агаад тийм ээ яг тухайн асуудлаар юу бодож байгаагаа тийм ээ тухайн цагт энэ санаачлаг бол жишээлбэл Монголын үндэсний телевизээс гаргах хэрэгтэй байхгүй юу? Монголын үндэсний телевиз өөрөө санаачлаа тийм ээ. Тодорхой цаг гаргаад хоёр нэр дэвшигчийг хоёуланг гинүүрээд одоо ийм сэдвэр тийм ээ. Ингэж мэтгэлцээнүүдийг зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг бас сонгуулийн ерөнхий хороо бас ийм байдлаар зохион байгуулж болох хэрэгтэй. Гэтэл би зүгээр миний олд мэдсэн сонссноор бол одоо юу гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос одоо улс орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевизүүд байна шүү дээ. Телевизүүд зүгээр цагийг нь тэгш байгаа тийм. Танаа 5 цаг, гээд 5 цаг ч гэдэг. Танаа 5 цаг гүжирд, манайх 5 цаг гүжирд гэсэнтэй л адилхан л байгаа байхгүй юу? Түүнээс бол яг тэгш байдлыг хангах бол хоёулаа зэрэгч сууж байгаа л асуудлыг яриад энэ асуудлыг улс нийгэм тулгамдсан юм асуудлыг ингэ шийдэх ёстой. Гэт ингэх юм бол ард түмэн өөрснөө шүүх байхгүй юу? Харьцуулж хараад шүүх тийм ээ. Тэр болцоог нь бол ард түмэнд олохгүй юм л да. Ийм санаачлагыг за хэдийгээр ээлжлээс орон нутгийг цацдаггүй ч гэсэн Улаанбаатар даяар цачиж байгаа сонгогчдын дийлэнх хэсэг бас өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байна. Бид бас шууд халз мэтгэлцээнийг явуулах хүсэлтэй бас сонгууль ерхий хороонд явуулчихсан. Гэхдээ хариу бол харах авч амжаагүй. Техникийн зүгээс бол Eagle телевизийн хувьд бол бүрэн боломж бий гэдгээ бол илэрхийлчихсэн байна. Манай биднэрт бол бас ийм хүсэл бас байна л да. Энэ маань Eagle гэхээсээ илүүтэй сонгогчдод одоо бас хэрэгтэй зүйл юм уу даа л гэж бас манай телевиз хараад байгаа юм л да. Ямар хүнийг ерөнхийлөгчөөр сонгох нь өнөөдөр Монгол улсын хэвдэг чухал байна л да. Ямар төрийн тэргүүн дараагийн 4 жил ямар хүн байхаас Монгол улсын хувьд заяа маш хэмжээнд хамаарна. Манайч бас нэг өвчлөлийн бас нэг тийм эцэгтэй үед ирчихээд шүү дээ. Өсрөнгөө өвч мөрч юм шиг. Эсвэл одоо энэ хямралыг дагаад хүнд хэцүүгээд дорч морч юм шиг тийм ээ. Энэ үед чухамхөө одоо түмнээ сонгогдсон ерөнхийлөгч түүний орой түүний санаачлах онцгой үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Тийм учраас энэ ерөнхийлөгчийн байхаас зэрэгцүүл хамаарна л да. Зүгээр хоёр хүний ярьж байгаа үрэг хараад би бас бодож байгаа юм байна л да. Жишээл одоо юу гэдэг элбэгдэрч нэр дэвшигч нь шудраг байцгаа яалагддаг. Энэ хоёр нь болохоор имэдл эвтэйвэл хүчтэй ч шиг хэмжлэнгээр тийм. Энэ бол зүгээр өрөөнөд байж шүү дээ. Гэтэл яг ингээд энэ чинь ингээд цааш нь ухаад ойлгоод ингээд явах юм бол энэ чинь нарийн асуудал. Жишээлбэл эвнэгдэл гэдэг асуудал чинь зөвхөн шудрагсан дээр л тулгуурлаж бий болдог зүйл. Шудрагаас байхгүй газар эвнэгдэл гэдэг асуудал ерөөсөө биш байхгүй. Тэгээ одоо жишээлбэл энэ хоёрыг социал-демократ хүн гэж одоо өөрсдөө ярьдаг л да Монголоор давсгалт намынх. Тэр одоо социал-демократуудын гол тавьдаг 3 мөрөө байдаг. Ер нь хамгийн нэгдүгээр төлөвний эрхчлөөний асуудал. Хоёрдугаарт нь шударгасны асуудал. Гуравдугаарт нь эвнэгдлийн асуудал. Түүнээс эвнэгдлээс эхлээд шударгас эрхчлөө гэдэг асуудал тавигддаг байхгүй юу? Тэгэхээр би өөрөө бол социал-демократ хүн тийм ээ. Тэр социал-демократ хүнийхээ хувьд би одоо хэлж шít. Хамгийн нэгдүгээр төлөв хүнд эрхчлөө гэдэг чухал юм бол хамгийн амин чухал зүйл ээ. Хоёрдугаарт нь шударгаас байх хэрэгтэй. Шударгаас гэдэг чинь бас өөрөө хоёр талтай л да. Нэгдүгээрт одоо за хуулийн хяналтын байгууллагатай холбоотойгоор шударгасны асуудал хэрэгддэг. Одоо жишээлбэл шүүх одоо шүүрэн гаргаж байгаа шийдвэрүүд шүүх энэ шүүхт бол ард маш их шүүмжлэлтэй ханддаг тийм. Одоо шүүхд шударгаш байна. Шийдвэрүүд нь шударгаш байна. Эцсийн бүлэг шударгасны энэ чиглэлийн шударгасных нь одоо эцсийн цайз нь бол шүүх байна л д. Шүүх дээр очиж л асуудал одоо эцсийн байдлаар шийдэгдэж шүү дээ. Зөв бурууч гэдэг юм тийм ээ. Шударгасны бас нэг нөгөө нэг хамгийн чухал асуудал бол шударга хуваарлтын асуудал. Өнөөдөр нийт ард түмний баялаг энэ газрын баялаг байна тийм ээ. Ер нь нийт ард түмний бидний баялаг тийм ээ. Бүтээсэн баялаг болоод одоо байгаа баялаг газрын доорх баялаг ч гэдэг юм. Энэ баялаг шударга хуваарлт гэж нэг үе тийм ээ. Хэрвээ ийм одоо шударга хуваарлт байдаг ч юм ийм шударгаас тогтсон тохиолдолд бол ард түмэн ив нэгдэлтэй байх тэр бүх нөхцөл бүрд. Тэр бол ив нэгдэлтэй байж болно. Гэвч дондор боловч хэрвээ одоо шударгасны яргасан тохиолдолд бол бид найртай сайхан өдөрч болно л дээ. Нэг нь шударгаас нь байхгүй тохиолдолд ямар нэгэн нэгдлийн тухай асуудал байхгүй. Нэг хэсэг нь бол дэндүү ядуу байна. Маш хүнд байна.
нэг хэсэг нь бол авилга ял ахуулаараас их баяжсан байна. Юу юм нэгтгэхийн тухай асуудал ирдэг юм. Гихмчлэнгээр тийм ээ. Энийг цааш нь агуулгаар нэг цааш нь ухаад ярих юм бол улаан юм ярьж болно л да. Яг зөвхөн зарим хүмүүс сонгуульд үүдгийн олон нийтэд өнгөн талаасаа таашаагдахын тулд зүгээр ингэж хэлэхэд их гойсон шигддэг тийм уриалгыг одоо бас сонгож авдгаа гэж улс төрчдөг бас шүүмжилдэг. Энэ бол одоо юу гэдэг нэг айхтар PR-чтайг нь хийсэн зөвлөгөөнөөр л гаргаад ирчих гэсэн. Өөрөөр хэлбэл тэнд бодлого байдаггүй гэж бас хэлдэг л дээ. Яг та тийм биелдээ зүгээр ер нь яг тухайн сонгуульд одоо ямар өрөө авах. Би зүгээр ганцхан жишээ хэлье л да. Өөрөө 65 дугаар тойргийн сонгуульд оролцож ирсэн. Тэнцээ дэшилний гамбын колд одоо өрсөлдөж ялаа л да. Ярдаггүй хийдэг хүн гэдэг үг байдаг. Ерөөсөө юу ч ярихгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо телевизээр ч юм уу, нэвтрээр ч юм уу тийм ямар нэгэн тайлбар мэдгэлцээ нэтрэ мийхгүй бүр зүгээр далан малан юу ягаал зам мам засаал ярдаггүй хийдэг хүн гэсэн үг байдаг явсаар. Гэх мэтлэнгээр нэг юмрхөө нэг юунууд бол аргууд бол их улс төрчтэй байдаг л да. Энэ бүхэнд хүмүүс төөрөгдөхгүй тулд хамгийн чухал зүйл бол тэр нөгөө халдц мэтгэлцээ өгн байгаад байгаа юм. Тэр бол ерөөсөө хэм хэмдэ гэдэг зэрэг зүйл сууж байгаа ярьж байгаагаас нь дүгнэлт тийм зүйл. Нэг нь ард түмэн мэдж байна өнөөдөр тийм ямар асуудал өнөөдөр тулгамдаад байна тийм. Бидний хувьд өнөөдөр хамгийн чухал асуудал юу вэ гэдгийг хүмүүс мэдээд шүү дээ. Гэтэл бидний энэ хамгийн чухал асуудлыг чухамхай энэ хоёр хүн яаж шийднэ гэж юу боддгийг тийм. Зүгээр нүрээ лоозонгоор биш тийм ээ. Үйл ажиллагаагаар яаж шийдэх гэдэг юм тийм ээ. Жишээлбэл хувь санаа ажилч жишээлбэл ерөнхийлөгч институт гэдэг шиг том институт байна шүү дээ. Энэ институт ч хувь санаа ажилтгах хэрэгтэй. Засгийн газарт одоо зөвлөх хэрэгтэй. За тэр одоо нэг шүүх юу тэр засаглалын тэр юм тусна орхил та тийм ээ. Бүх шүүгчдийг томилдог барьдаг юм тэр гэдгийг орхих одоо тийм ээ. Мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Улс орны гадаадад төлөөлдөг. Тэгэхээр зэрэг энэ бол маш чухал институт тийм ээ. Энэс маш их зүйл хамаарна тийм ээ. Ерөнхийлөгчийн санаачлахаас. Учираас чонхоо одоо нийгмийн тулгамдсан ямар асуудал төр энэ хоёр яаж хандж байна гэдэг асуудал бол гэрч чухал. Зөвхөн одоо зөвхөн харахад зөвхөн шил ардчилсан намын зүгээс мэтгэлцээ яал гэл уриалаа нөгөөх нь үгүй байгаа л байгаа шиг нэг тийм юм харагдаад байгаа байхгүй юу? Энэ өөрөө бас би буруу гэж бодож байгаа юм л та. Ардчилсан намын зүгээс тэхин нэг тийм юутэй биш зөвхөн шоу шинжтэй харагдаад байгаа. Хамгийн гол нь энэ санаачлал хаанаас гарах хэрэгтэй гэхээр зэрэг сонгуулийн ерөнхий ороноос ч юм уу эсвэл одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ялангуяа Монгол үндэсний телевиз. Үндэсний телевизээс юм санаачлал гарах хэрэгтэй. Яагаад телевиз гэж? Магадгүй өрсөлдөөнд орж байгаа намын аль нэг нам нь одоо төрүүлжин санаачлалыг гаргадаг нь одоо сайн тал биш үү? Яг та энэ бас нэг сонгуулийн шоуны нэг л хэлбэр л байхгүй. Мэтгэлцээ тэргээл нөгөөх нь мэтгэлцэхгүй зүгтагаад байгаа юм шиг нэг тийм. Түүнээс энэ санаачлал бол аль нэг талаас гарах нь өөрөө буруу байхгүй юу? Энэ санаачлагч нь бол өөр нейтралны газраас тийм үү? Аль нэг талаас нь биш. Одоо хэлж шээ Монголын үндэсний олон нийтийн телевиз тодорхой сэдвүүдээр юу зохион байгуулах хэрэгтэй. Товчоор хэлбэл тэр аль нэг талаас нь гарч чад нөгөө нэг ашиг сонирхлын зөрчил гэдэг юм цаана нуугдаж байна гэж та хэлээд. Ээг нуугдж байгаа ч ихтэй зүгээр сонгуулийн шоу маягтай л харагдчих жоо байхгүй. Зүгээр би тэр буруудгаад байгаа ч юм алгалт. Тэлцгийг саналтай явах нь бол зөв л байх л зүгээр. Гэхдээ санаачлал хаанаас гарвал зөвбэй л гэж би хэлж байна. Тэгвэл хоёр тал хоёулаа хүлээж авах боломж өрдөн шүү дээ. Өөрөөр нэгэн төрөл санаачилчаал нөгөөх нь тэгэхээр зэрэг би одоо санаачлагаараа хоцорсон юм чинь. Бас нэг бодож нэг өөр юм бодож олох гэдэг хүлээгээл тийм ээ. Тэрэнд нь одоо ямар хариу өгөх юм тэр одоохондоо хариу өгөөгүй л байх тийм. Гэтэ бас нэг хариу бодож олох л байх л та. Гэтэ тэр санаачлал бол энэ хоёр аль нэгнээс нь биш. Тэр хэлж ш нейтралны хэсгээс өөрөөр хэлбэл ялангуяа олон нийтийн телевизээс. Энэ олон нийтийн телевиз гэдэг чинь бидний телевиз бидний төлөвлөх хэрэгтэй. Орон даяар нэвтрүүлэг цацагдаг, бүх ардам үздэг. Чонхоо юм мэтгэлцээний хэд хэдэн юм мэтгэлцээ их юм бол бүх ардам үзнэ. Маш сонирхол үзнэ. Би тэрэнд бол эргэлзэхгүй. Эндээс үл зөв сонголт хийх боломж бүрдэнэ гэж бодож байна. Бүх хүн үзэн гэдэгтэй би санал нэг байна. За ер нь бол хүмүүсийн их төхөөс сонгол болж байгаа толгойд энэ чиглэл нэлээд бас хандчих. Ягаад гэхээр манай шууд утсан толгойд байгаа за 50 хүн байлаа гэхэд нэг 40 гаруй хүн ер нь бол ерөнхийлөгчийн сонголттой холбоотой сэдвээр одоо саналаа хэлж байгаа л та. Тэгэхээр эндээс өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчид ямар их ачаал бүгд өгч байгаа вэ гэдг нь бас харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тэд сонголт хийхээ хүсэж байна.
Гол нь одоо бас алдаж сонгохгүй хүсэж байгаа нь л одоо хамгийн чухал байна л да. Тэгээд дээрэс нь хоёр нэр дэвшиж хоёр тал гарчаад өөрөөр хэлбэл одоо янз янзын юм яриад байгаа нь хүмүүс одоо нэг сонголтоо гэхэд нэлээд бас бодлуулаад ах шиг байна. Ер нь хүмүүсийн юу хурцж л байгаа байхгүй дургу хурцж л байгаа. Болмоор юм л гэж бодож байгаа шүү дээ. Ер нь ерөнхийдөө ардчилсан намыг дэмжиж энэ удаагийн сонгуульд орж байгаа. Тэгэхээр өнөөдөр та ардчилсан намын сонгуулийн кампанид ажиллаж байгаа нөхөр сэтгэл хангалуун байна. Сэтгэл хангалуун байна уу? Мэдгүй юу гэдэг байгааг нь ойлгохгүй. Одоо бол миний ойлгож байгаагаар бол нэг дэвшигч хөдөр нутгарлыг явуулж байгаа юм шиг байна. Одоо чинь одоо бүх ард түмнээ сонгогдох учраас бүх аймаг бүх хүсэмж аль болохоор хурж хүмүүстэй уулзч тийм ээ өөрийгөө мэдүүлэх таниулахын төлөө яваад ах шиг байна л. Гэхдээ энэ бол утга дуусах байлгүй тийм ээ. Тэгээд нэг сүүлийн Улаанбаатар хот гэдэг чи одоо Монгол улсын нийт сонгогчдын бараг 70% нийслэл байна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо сонгуулийн сүүлийн одоо 7 хоног ч юм уу 7 хоног ч юм тийм нь бол Улаанбаатар хотод болох байх л та. Хүн яг энэ үеэр нь тэр одоо тийм мэтгэлцээнүүдийг зохион байгуулах юм бол өнөхөр зөв сонголт хийхэд тусдаа зүйл болох болоо л гэж хувьдаа бодож байна. Дэмжиж ажиллана гэж та бүхэн гар үсэг зурсан. Ер нь их энэ хамтын ажиллагаа дэмжиж ажиллана гэж илүү дэмжинэ л гэсэн. Дэмжиж байгаа. Дэмжинэ гэж хэлээл одоо та бүхэн ер нь орчихсан байгаа юм да. Орчихсон ч юу байх вэ? Тэгэл хөл болцоотой юугаараа дэмжих. Ягаад одоо бид нар бүгдэрчийг дэмжиж байгаа юм шиг тийм ээ. Ягаад жишээлбэл энэ хоёрыг дэмжихгүй байгаа гэдгийг би бол хэлж болж байгаа юм одоо. Зүгээр яг нейтрал байх үднээс нэг ямаргүй л дээ. Зүгээр 89 оны сүүлд 90 оноос хойш одоо энэ Монголын улс төрийн амьдралд нэлийн гүнзгий оролцож байсан 2000 оныг хүртэл тийм ээ. Энэ хоёрын ажлыг мэднэ. Юу хийж хийснийг мэднэ. Хинбэ хин ямар одоо өгүүлбэрүүд гаргаж ирсэн тийм ээ. Би одоо яг чухамгүй өөрийн биеэр одоо хоёр хүнтэй аюултай нь одоо ямар нэгэн байдлаар харилцаж толбогдож тийм ээ. Таньж мэдснээр бол ярих юм бол над зөндөл байна л да. Яг зөв би энийг ашиглаад их тиймэрхүү зүйл ярмааргүй байна тийм ээ. Гэхдээ ярих шаардлага гарсан газар цагт нь бол би ярина. Яагаад би шилжүүлэн хоёрыг дэмжихгүй байх хэвтэй гэдгийг бол би маш олон жишээгээр гаргаж хэлж чадна. Ягаад элбэгдэржиг дэмжих хэвтэй гэдэг талаар ч гэсэн би маш олон жишээ гаргаж хэлж чадна тийм ээ. Гэхдээ бол тэрийг хэлэх газар цаг нь өнөөдрийн нэвтрүүлэг биш болоо гэж би боддог юм л. Тэгээд бидний ярилцлагыг дуусчлаа. За. Цөөхөн хорон маань ингээд өнөөдөр өндөрлөж байна. Ер нь бол та бүхэн нэг зүйл дээр санаа нийлж байгаа нь нэр дэвшигчдийн хооронд халз мэтгэлцээнийг одоо бас үзхийг харахыг хүсэж байгаа гэдэг нь одоо бид тэр нэг жил байр суурьтай бид хоёртай бас ижил байр суурьтай үзэгч ер нь бол одоо бас маш олон байгаа гэдэгт би бас итгэлтэй байна. Тэгэхээр энэ санаачилгыг за Монголын социал-демократ намын дарга Ганбаатарын бас хийж байгаагаар Монгол үндэсний олон нийтийн телевизээс одоо бас үлдэж байгаа өдрүүдэд амжиж гарах бахаа гэсэн ийм одоо найдлагаар хоёулын ярилцлага төгсгий. Ер нь бол нэг уриалга одоо гарах хэрэгтэй шүү дээ. Игэл телевизээс ч манаас ч тийм ээ. Тэгэхгүй одоо ингээд игэл телевизээс ялгаа байхгүй шүү дээ. Одоо ингээд тодорхой цагуудын чинь одоо хоёр тал авцсан л байгаа шүү дээ. Хоёр талын хамт хүсэлтэйгээр хамтчаад байгаа л да. Бид одоо бас игэл телевизээр чинь тэгэл бас хоёр талын ачин юмнууд нь бас явж ирлээ. Игэл телевиз бол нэр дэвшигчтэй халдсан мэтгэлцээнийг зохион байгуулахад бол хизээд бэлэн байгаа. Бид нарт техникийн тийм боломж байна. Гол нь одоо бас биднээс шалтгааллахгүй зүйл байгаа учраас бид одоо бас энэ зүйлийг яг одоо үзэгчдэд бас хамлаж чадахгүй юм. Гэхдээ игэл телевизээс бэлэн байгаа гэдгийг эфирээрээ дамжуулаад нэр дэвшигчдэд болон сонгуул ерхий орооныхад одоо бас илэрхийлье гэдэг. Танд баярлалаа урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн. За, ярилцлага авсан баярлалаа. Анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Игэл телевизийн бямб гарагийн ярилцлага эхэлж байна. Тэгэхээр энэ одоо бид студидтэй NTV телевизийн ерөнхий продюсер, кино найруулагч Түмэн Үлзий, өгөөстүүдийн захирал, Монголын социал-демократ намын дарга Ганбаатар нарыг урьсан байгаа. Ингээд та бүхэн бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За тэгэхээр телевизүүдээр ер нь гадуур нянгар хаданд гарсан гэсэн юм киноны реклам явж байгаа. Тэгэхээр энэ киноны хийсэн уран бүтээлчдийг бас үзэгчтэйгээ уулзуулах үднээс та бүхнийг урьсан юм аа. Тэгэхээр киноны нэрнээс ингээд аваад үзэлтэй нянгар хаданд гарсан нь маш их содон. Тэгээд ерөнхийдөө бас киноны нэр чинь маш одоо товч тэгээд бас нэг тодорхойч гэдэг юм байдаг. Тэгэхээр нянгар гэдэг энэ үг чинь бас өөрөө бас нэлээ тийм содон үг юм л да. Тэгэхээр энэ киногоо ингээ яагаад нянгар хаданд гарсан гэж ингэж нэрлсэн юм бэ? Тэгээд нянгар гэж ер нь хэн юм бэ?
энэ талаар эхлээд ярихаар ер нь энэ нэрийг ингээд тайлбарлаад ярил бас киноны ер нь гол үйл явдал киноны зохиол бас гарч ирэх болоо гэж би бодож байна. Тэгээд Ганбаатар багаас яриага эхлэв. Надаас биш найруулагчаас эхлэх хэрэгтэй байна гэж. Гөө. Кино юу яг энэ асууч зөвлөд. Тэгэхээр би киног санаачилсан Ганбаатар ах. Кино санаачлагч. Яагаад энэ киног ингэж нэрийгөө санаачлаа гэдэг. Тэгэхээр хэд мэдээлэлэр ч юм уу одоо энэ сурчлагаагаар санаачлагч Ганбаатар л гэж яваад ах шиг байлээ л дээ. Тэгэхээр зэрэг санаачлагч гэсэн тийм одоо нэрийг надад оноосон байгаа. Үүндээ бол санаачлагын үед бол би санаачилсан. Тэр би 70-аад оны сүүлчээр одоо Польш улсад оюутан байх үед дизма карьер хийсэн тийм ээ. Одоо манай энэ орчуулгаар ярих юм бол дизма хаданд гарсан гэдэг юм уу юу гэдэг юм тийм ээ. Дизма гэдэг ч гэсэн Польшд бол бас нэг тийм тохиолдол гэдэг нэр биш. Бас нянгар гэдэгтэй адилхан тийм содон нийтлэг биш тийм нэр л дээ. Тэгээ дизма карьер хийсэн гэсэн тийм одоо онлайн гэдэг телевизийн кино гарч ирсэн. Тэр нь бол тухайн үеийн нийгмийн одоо юу гэдгийг нийгмийн ялцрал, нийгмийн дээд хэсгийн ялцрал, тэр эддэгөө аюулгал авдаг тийм янз бүрийн одоо зөвшөөрөл лицензийн системийг хэрхэн ашигладаг, яаж хөвдө ашиг унгаддаг тийм ээ. Яаж одоо нийгмийн баялагийг хөвдө завшдаг ч гэдэг юм уу юу гэдгийг тийм ээ. Гэхмэчлэнгээр одоо энэ нийгмийн дээд хэсгийн энэ ялцралын тухай үзүүлсэн одоо 7 анги тийм сер кино. За энэ кино нь өөрөө бол 30-аад оны үед бичигдсэн одоо Польш нэртэй зохиолчтой Тадеуш Даленга Мостович гэж энэ хүний зохиолоор хийгдсэн юм 7 ангит киног үзчихсэн тохой үедээ. За энэ бол маш үнэхээр бол тохой үед одоо Польшийн нийгэмд маш их сонирхон бүгдээрээ үзсэн их сонирхолтой тийм сайхан кино байсан л та. Гэтэл 2000 он гараад одоо юу гэдгийг коммунист систем задраач гэдэг юм тийм ээ. Одоо шинээр одоо Польшийн коммунист систем тариалагдчихсан бүх улсууч одоо арчилсан тэр нийгмийг байгуулах одоо юм уу явц өрнөлөө шүү дээ. Тэгэхээр Польшч тэр Монголч тэр ялгаа байхгүй ингээл төр засгаа шинээр эмхлэн байгуулаад ингээл яваад ингэжсэн чинь нөгөө 30-аад онд болж ирсэн үйл явдал чинь бас дахиад автагдсан юм шиг байгаа юм л да. Тэгээ Польшууд дахин энэ киноны сэдвийг дахиж гаргаж ич хүндөө тэр нөгөө 30-аад оны сэдвэрээ дахиад кино хийсэн баг. Дизма карьер хийсэн гэж тийм. Тэгэнгүүт одоо надад бас санаа төрсөлтэй. Монголын нөхцөл байдал тентхийн юу энэ төр бол одоо бодит байдал адилхан байгаа учраас тийм ээ. Бид одоо нийгэм маань хэрхэн яаж ялсарч байна, ялангуяа дээд хэсэгт хэрхэн яаж ялсарч байна. Аюулгал, хээл, ахуул, махуул одоо энэ зөвшөөрлийн систем одоо нийтээр бий болсон шудраг ус байдал нэтэр. Тэгэхээр энэ киноны одоо үйл явдал манай бий болчих үйл явдал гэр бол үндсэндээ маш их төстэй байгаа байхгүй юу. Тэгээ эхний ээлжинд би төмөн үлзэг гойсон чи 7 анги тэр анхны сер киног орчуулаад хаач. Тэгээ Монголын телевизээр нь гаргая, хүмүүст үзүүлье. Засаглалын системд одоо ийм балиар юмнууд ингэж явагддаг юм байна. Ийм механизм байдаг юм байна. Энд чи Монголд одоо бий болчиход байна. Эдгийг үзүүлье гэж. Тэгээ бид нар чинь 2002 онд л. Тэгээд 7 анги анхны сер киног энэ монгол хэл дээр орчуулж гаргаж ирсэн. Тэгэхээр сайн найруулагч хэллээ таныг киног санаачлагч гэдэг. Кино бол кино зохиолч тийм байдаг те. Тэгэхээр та бол энэ киног санаачсан дээр сая өөрөө хэллээ. Энэ киноны зохиол бол ер нь Польшид 32 онд бичигдсэн ийм зохиол байдаг. Тэгэхээр энэ зохиолыг монгол хэлний хөрвүүлээд яг одоо тэр байдлаар нь орчуулад тавьчихсан юм уу? Эсвэл одоо бас өөрчлөлт монгол хөрсөнд оруулаач гэдэг юм уу? Юмныг байдлаар өөрчилсөн юм уу? Зүгээр орчуулад киног нь гаргачих болно шүү дээ. Тэр чинь кино нь ингээ бэлэн байж байгаа юм чинь одоо телевизээр орчуулгын кинонд гараад тийм шүү дээ. Энэ чинь бол Монголын нөхцөл байдлыг тусахгүй шүү дээ. Гэтэл тэр болж байгаа үйл явдлууд мань Монгол болж байгаа үйл явдал хоёр бол маш их хоорондоо төстэй. Тийм учраас Монгол дээр буулгахад их амархан байгаа байхгүй юу? Киноноос сэдв аваад тэгээд одоо Монгол дээр зохиолын бичих асуудал эхлээд бий болж байгаа байхгүй юу? Тийм учраас би эхний ээлжинд хин Баабар Цэндо хоёр танцсан л та угаасаа Цэндоч филитоныг хүчдэг Баабарч бас тэр нийгмийг шүүмжлэх, нийгмийн одоо энэ нэг ялцралын талаар маш их хүчдэг. Тийм учраас хоёрыг энийг чухмөхөө одоо энэ зохиолыг бичиж чадах хэрэгтэй. Энийг кино зохиол болгоод монгол хэлбэрт оруулаад өгөөч гэж. Тэгээд эхний ээлжинд Баабар Цэндо хоёроор зохиолыг бичүүлээд авсан. Тэгээд манай хоёрын одоо санаачсан нэрэлтэй. Нэлээд удаа шиг өмнө шүү дээ. Тий, одоо 5 жилийн өмнө орчим. Нянгар хаданд гарсан гэдэг зохиол 5 жилийн өмнө бий болсон зохиол бол доо.
Тэгээ энэ зохиол маань одоо кино болтлоо их олон жилийн өрийг үзчихээ. Тэгэхээр зохиолчдын нэрийг сонсоход зохиолчд маань одоо яг нийгэмд болохгүй байгаа зүйлүүдийг бас нэлээд уудалж гаргаж ирдэг хоёр хүн байна л да. Тэгэхээр зохиолыг одоо таны саналыг маш одоо нэлээд дуртай хүлээж авсан байна. Тэгэлгүй яхад би номын ч гэсэн киногийн ч гэсэн тэгэл өөрснөө ч бас мэдээж нийгмийнхэн байдлыг мэднэ. Бабарч өөрөө бас Польш сурж ирсэн, Польшийн нөхцөл байдлыг сайн мэднэ. Тийм учраас маш дуртай яа. Одоо тэр хоёр чинь зохиол руу ер нь шимтэн орохгүй. Тэгээд зохиолч бэлэн болсон. Тэгээд одоо зохиолоо яаж одоо кино болох вэ гэдэг асуудал бас нэлээд олон жилийн өрөө үзлээ тий. Энийг чинь зориглоод хийчих хүн ч олдоочгүй эсвэл мөнгө нь олдогчгүй ч гэдэг юм уу тийм ээ. Гихмчлэнгээр явсараа бол өнөө хүрсэн. Яг өнөөдрийн цаг үеийн нөхцөл байдлууд гарцаа байхгүй нэг кино. Тэр Монголын нийгэмд хүрэх яг тэр цаг үеийн өнөөдөр бол мөнөөс юм уу. Тэгэхээр Польш улстай нэлээд холбоотой ийм хүмүүс нэгдсэн байна гэж би ойлголоо. Түмэн найруулагчийн хувьд бас Польшид сургууль төгссөн гэж би сонсч ирсэн. Тэгээд та бүхэн бас энэ найруулагчид санал тавиад тэгээд ажил эхэлжээ гэж ойлгож байна тийм. Манай Түмэн үлзий бол Польшийн киноны сургууль төгссөн. Одоо манай Роман Поланскийн сургууль төгссөн үстэй. За тэгээд киноны энэ тэгээд найруулагчтай хандсан л да. Нэрний хувьд түрүү асуулаа тийм ээ. Нянгар гэдэг бол энэ уртлын говийн шахуу голцоо аймагуудын нохооход одоо нохооны нэр шүү дээ. Хойлог банкартай адилхан тийм ээ. Би бас ийм содон нэр сонсож байна. Нянгар гэдэг. Хүний нэр тийм. Тэгэхээр ч одоо нохоо хатанд гарахад хайшин тийм ээ. Тэгээд дүр маань юу байх вэ гэхээр нохоо шиг амтан байгаа байхгүй. Нохоо шиг болж ирж байгаад хүн болох гэж оролдоо. Хүний арьс нөмөрсөн ч гэсэн цаадлаа нохоо гэдэг зам хэвээр үлдээд замдаа учирсан, хамсаатан, өөдөн татсан, цуг уйсан бүх хүмүүсээ нохоод зоргоол дэшээ гараад ич байгаа. Ийм хүн идэх байхгүй. Хамгийн гол аюул юу гэхээр энэ ийм нохоо нянгаруудыг бий болгоход бидний хөрсдөд туслаад дэмжээд байна, өөдөн татаад байна. Монголын нийгэм өөрөө ийм болцсон байна. Нянгар гэдэг ийм нохоонуудын үрийг зүгээр ингээд юм газар цацчихад ямар ч услага юм байхгүй шууд урахчдаг болцсон байна. Энэ тухайл юм байгаа юм л да. Тэгээд яг миний өөрийн барьж хийсэн юм бөхлөөр бол фарс комеди гэж хэлбэрийг барьсан. Фарс комеди өөрөө эртний грекэд үүсээд тухайн үеийн нийгмийнхаа ялзарсан юм болж байхгүй зүйлүүдийг ягтлын сумаар харуулж илэрхийлэхийг оролддог нийтмийн төрөл та. Бабрах болохоор энэ бол инээдэн биш, энэ бол эмгэнэл гэдэг юм л та. Тэгээд яг үзэгчд өөрсдөө хараад тийм ээ өөрсдөө үзээд энэ киног шүүж дүгнэх үз. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд бас энэ ялзраад байна гэж та бидний яриад байгаа энэ бүх зүйл байж л байдаг те. Тэгэхээр уран бүтээлчид одоо сэтгүүлчд байдаг ч юм уу. Ер нь энэ бүгдийг одоо гаргаж ирж хүмүүст хүргэдэг те. Тэгэхээр яхаарахгүй энэ байдалд одоо дээцэгтэй хүрээд ямар нэг байдлаар бид бас үзэгчдэд энийг хэлэх ёстой цаг нь болчихсон юм болоо те. Яг зөвхөн одоо хошуурлынхан ч гэдэг юм тийм янз бүрийн хошуурл гэвч маш их явж шít сүлээ. Тэнд бол тэгэл нийгмийн болж байгаа болохгүй юм бол зөндөл гаргадаг л та. Яг энэ улс төрийн тэр дүү рүү бол нэг гүнзгий ордоггүй. Тийм улс төрийн яг энэ процесс хэрхэн яаж явагддаг юм тийм ээ. Тэрийг нь одоо яаж одоо хүмүүст хүртэл нь тийм одоо хэллээ шүү дээ фарс комеди гэж ярьлаа шүү дээ тийм ээ. Ийм маягаар яаж үзүүлэх үү гэдэг энэ юу ч одоо анхны оролдлого юм уу та гэж би бодож чинь тийм ээ. Энэ бол одоо киноч гэдэг юм уу одоо энэ уран бүтээлч урлагийнхан энэ тэр юм бол хамгийн одоо хурц зэвсгийн нэг л гэж би бодож шүү дээ. Тэгэхээр өнөөдөр өдөр тутмын бидний амьдралд тохиолдож байгаа энэ бэлдууч цанч гэдэг юм уу за шудраг бас байдал бид нар байнга л одоо тохиолдож байна. Тэгэхээр киног одоо кинонд оролцсон жүжигчдийн хувьд энэ дүрийг бүтээхэд гэдэг юм уу өдөр болгон л одоо ингэж ийм дүрүүдтэй одоо амьдрал дээр тохиолдож байгаа юм чинь амархан байсан юм болов? Ямар байсан жүжигчтэй ажиллахад? Магадгүй гэхдээ бас нэг жүжигчдийн сонголтыг ихтэй яг гол дүрийн нянгар дээр бас их зовсон. Би Ганбаатархтай байнга холбоо яриад тэр бол яах вэ гэж би тэр холбоо ярина. Ганбаатархсан тэр жүжигчин бол ямар үгүй санал би тэгэл жүжигчтэйгээ уулзаад үзсэн. Тэгээд ер нь 10 гаруй жүжигчтэй уулзаж видео про, фото про гэж үзсэн. Тэгж явсараад энэ өнгөт нийтийн жүжигчин Ган Очрыг сонгож авсан л та. Ган Очр өөрийнх нь нэгдүгürt юунаас нь болсон бэ гэхээр гаднах типаж мөн өөрийнх нь амплуа буюу жүжигчний тоглолттой тэр төрөл нь тийм ээ. Өөрөө тийм шоумен маягийн талаа юм гаднаа нүүрний мимик талтай юм жүжигчтэй дотор юу бахтай юм шиг харагдана анх. Гэхдээ Ган Очр бол соёл урлагийн сургуулийн жүжигчний анги төгссөн мэрэгжлийн жүжигчин хүн. Нянгарын дүрийг бол одоо миний сэтгэл ханамжлал их өндөр байх ш сайн бүтээсэн гэж бодож байгаа тийм ээ. За бусад дүрүүдийн хувьд хэлж байна. Бусад дүрүүдийн хувьд хэлэхээс өмнө би бас нэг юм анхааруулж хэлмээр байна. Кинонд гарч байгаа үйл явдал болоод гарч байгаа бүх дүрүүд бол зохиомл юм шүү. Хоёр зохиогчийн зохиосон фикс зүгээр зохиомл. Тэгэхээр ямар нэгэн тухайн одоо яг Монголд байгаа
улс төрч нэг нийгмийн зүтгэлтэн эднэр өөрсдөө олж хараад ингэж байгаа юм бол биш ээ. Энэ бол бид нэр цэвэр зохиомол юм шүү гэдгийг л зориуд анхааруулж хэлмээр байна. Жүжигчдийн хувьд яг дөрүүд нь ямар байсан бэ гэвэл маш тоглох дуртай байсан зарим нь. Зарим нь болохоор нэг нөгөө хэлэхэд бол ихнээс зарим жүжигчд бол айсан. Яах юм бэ? Наа чин дарамт байна. Янз янзын байдлаар бид нарыг загинж ингэж янз янзын дарамт үзүүлэхгүй мөртлөө хуулийн өрөөнд бид нарыг дарамтлж байна. Янз янзын хамтлагуудтай усууд ингэ гутал гад өдөр болгон татварынхныг явуулах ч юм уу. Ингээд бид нэр ихлэнэ. Яах юм бэ? Ингээд зарим хэлжсэн усууд ч байсан. Зарим нь болонгууд үнэхээр урилгыг шууд хүлээж аваад зохиол уншаад таалагдж чинь тоглоё л гэдэгчсэн усууд байсан. Тийм усуудаа би их маш их байлж байгаа. За ямар ч гэсэн кино маань бэлэн болчихсон нээлт нь. Нээлт нь одоо энэ 5 сарын 4-ний өдөр 19 цагаас Тэнгис кино театрт болно. За ингээд хэдэн ормын дараа бидний ярилцлагыг үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Нянгар хаданд гарсан нь шинэ кино дэлгэсэн амьлах гэж байна. Тэр энэ киноны уран бүтээлчтэй үзэгч та бүхнийг уулзуулж байна. Эргээд олзъя. Анхаарал хандуулж байгаад баярлалаа. Бид ярилцлагаа үргэлжлүүлж байна. Нянгар хаданд гарсан нь киноны уран бүтээлчтэй үзэгч та бүхнийг уулзуулж байна. Тэгэхээр би киноны зохиолчтой болон та уран бүтээлчтэй одоо хийсэн ярилцлагыг уншижсэн л да. Тэгэхээр олон хүмүүс одоо энэ киноны сургаар айж унш гэдэг юм уу, миний одоо байгаа байдлыг гаргачлаач гэдэг юм ямар нэг байдлаар бас өөрсдөдөө одоо тусгаж авч байгаа гэсэн ийм зүйл бас яригдж байна л да. Тэгэхээр та түрүүн хэлсэн Ганбаатарга 5 жилийн өмнө кино бүтээх санаа гарсаанд ингэж одоо уншиж явсаар байгаад одоо энэ кино маань бүтэж байна гэж. Тэгэхээр бас магадгүй одоо энэ ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад бас зохиолч нь хэн байгаа вэ те ямар хүмүүс байгаа вэ тэгээд хардлага бас нийгэмд гараад байгаа юм. Тиймэрхүү шуум байна л да. Энэ чинь ерөнхийлөгчийн тухай асуудал ерөөсөө байхгүй шүү дээ. Нөгөө нь хосолт намч гэдэг юм уу, одоо засгийн газар гэдэг юм уу, бүлэглэл гэдэг юм уу, фракцууд гэдэг юм уу, энэ чинь тэмхүүл тийм асуудлууд байж шүү дээ. Засаглалын тэр тухай. Тэрнээс тэр ерөнхийлөгчийн сонгуультай ямар огтхон чам авахгүй асуудал шүү дээ. Угсаал зүгээр бид нэр энэ кино хий гэж зорьсон. Зорьсон зорилго маань харин биелж байгаад бол маш их баяртай. Гэтэ яг би бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна л да. Уг компани уг студид бид нар 2001 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн л тийм. 2001 оноос уг студ Игэл телевизтэй хамтарч нэлээд нэвтрүүлэг явуулсан. Одоо яг чухамхүү яг энэ чиглэлээр тийм ээ одоо фарс комеди чиглэлээр анхных нэвтрүүлгүүдийг хийх гэж оролдож ирсэн. За багвант Larry King энтрийг бид нар анхны нэвтрүүлгээ хийж л байсан. Монголын нэг өдрийг аль хийж л байсан. Гихмшлэнгээр нэвтрүүлгүүдэд цааш нь явуулах гэсэн чи зогссон. Нэг өдөр нөгөө зохиолчдод зохиолоод хараагаад нэвтрүүлгээ хийх гээд ингэсэн чинь нэвтрүүлэгт оролцох нь болтгоо гэсэн. Яг л нөгөө бүгдээрээ айдас дорцсон. Яг нөгөө цаанаас нь дарамт марамт гэрээд одоо юу гэдэг өдөрлөх тугаач гэдэг юм өдөр зэсгэх тугаа хүмүүс биднийг шүмжлээ биднийг инглээ тэглээ энэ төргээд нөгөө жүжигчдийг чинь дарамтлчаад тоглох жүжигч болтгоо байчаад тэгээ манай студийн нэвтрүүлэг 2001 он зогсож ирсэн л да. Энэ бол оролдлого байсан шүү. Тэгээ одоо бас энэ чинь дахин шинээр цаашнаар амилж гарч ирж цаашд бол энэ маш өргөө хүрээтэй байнга үргэлж ингэж явагдаж жохмөхөө одоо энэ төрөлцгөө өдөрлөгд би та бүхнийг өдөртөнд аваач хөгжүүлнэ хөгжлийн оргил төргөн гэдэг хүмүүсийг одоо хин бэ юу юм бэ чадах юм уу чадахгүй юм уу гэдгийг нь үнэн бод байдлаар нийлрүүлэн гаргаж тавьж явах энэ асуудал бол одоо асар чухал болчиход байна л да нийгэмд. Энэ байдлаараа цаашаа явах юм бол бид мэдэхгүй одоо юунд төрөх юм бэ? Тэгэхээр боломж гарвал киноны нээлтэн дээр ч гэдэг юм уу бас киноны зохиолчтой уулзаж бас уулзуулаас илүү сонирхолтой асуудлуудаас гарч ирэх байх гэж би бодож байна л да. Тэгэхээр зохиолчтой хувьд бас та нар ойртод нь ажилласан байх. Тэгэхээр зохиолчд маань яг зохиолыг бичиж байхад янз бүрийн хүндрэлтэй асуудал гэдэг юм уу. Эсвэл бол энэ зохиолын дараа нийгэмд байгаа одоо Монголын нийгэмд байгаа тийм л юм бас нэг тийм юм жоохон дутуу орхич гэдэг юм уу. Энийг арай жоохон илүү одоо хурц хэлбэрээр гаргачих гэдэг юм. Ямар нэг байдлаар бас эргээд харах тийм зүйл яригдсан. Эсвэл бол ерөөсөө яг одоо сонсноо хүртэл энэ зохиол ингээ боллоо гэдэг ингэж тийм сэтгэл хангалуун байдал байгаа юу? Яа. Зохиол Ганбаатарын хэлсэнчлэн 5 жилийн өмнө бичигдсэн зохиол магадгүй зарим зүйлүүд нь тухайн үед актуальны байсан нийгмийн асуудлуудыг дэвшигдсэн хөндөгдсөн байгаа л да. Гэхдээ яагаад энэ зохиолыг би яг барьж аваад кино болгоё гэж бодсон бэ гэхээр ерөөсөө л бидний тухай байхгүй. Бидний хүрээл дотор байдаг тэр амьдрал тэр л одоо энэ нэг өгүүлэхэд энэ Монголын одоо бүр хэл ахуйд авилгалд авагдаад бүр илжир дуусж байгаа нийгэм төрийн аппаратын тухай тийм ээ төрийн янгаар чин төрийн ажилтан болдог байхгүй. Төрийн ажилтан болсон хүний ёс зүй тийм байх уу? Тэр хүний мэдлэгийн хүрээ тийм байх ёстой юу? Тэр хүн хүмүүстэй тэгж харьцаж явах ёстой юу тийм ээ? Тэгэл олон асуултууд гарч байгаа байхгүй. Бид нэгэл өдөр болгон зурагт үзэж явах чинь саяхан
7 хоног өмнө шах байхаа нэг төрийн байгууллагт олон жил ажилласан залуу хэрэгэн нэлэрсэн чинь диплом хуурамч хүний дипломтой байсан. Бүр нэр нь хүртэл хуурамч байсан. Харамсалтай өдөр тийм явал түгэм л байна шүү дээ. Нэлээд том албан тушаалд орчихсон төрийн байгууллага. Нянгар л шүү дээ. Ингээл битгэж тэр хүн чинь хүрээд ирчих бид нар тийм үү ямар мундаг юм та тийм сургуульд төгссөн юм уу? Та мундаг юм байна шүү дээ. Гээ шууд ингээд байгаа аюулн гол нь тэрэндээ байна шүү дээ. Энэ тухай утгаар би яасан байхгүй. Тэгээд яа нянгар нохоо гэдэг дээр яг хуу ижил төстэй бусад сайн бүтээ том бүтээлүүд байна л да. Юу гэхээр энэ Польшийн зохиолчтой адилхан энэ Оросын том зохиолч Михаил Булгаковын Нохон зүрх гэж Сабачис ярьсан гэж гой зохиолууд гэдэг маш сайн зохиолууд. Энэний Поликарп Шариков гэдэг нэг хүн байдаг шүү дээ. Хүний нохооны тархины суулгаад ингээ яасан чи жинхэнэ аюултай амтан гарч ирдэг юм. Явсаар байгаа сүлдээ нэг бий болгосон өөрийн бүтээсэн профессорын амь руу халдаж ирдэг тийм. Ерөөсөө л адилхан шүү дээ тэр чинь тийм ээ. Тэгэл энэний тухай жоох өгүүлчих юмсан. Тэгээ энэний тухай өгүүлэхэд хамгийн боломжтой төсөөр юу гэхээр л инээдэм. Нийтмэр бид нар хийсэн. Тэгэхээр түмэн найруулагчаа яг одоо түрүүн хэллээ энэ кино маань бас нөгөө улс төрийн сэдвтэй бас нэг юм улс төрийн сэдвтэй юм киног бол бас тэр болгон найруулагчид бас аваад ингээд зөрөгтэй хийж чадахгүй байгаа шүү дээ. Түрүүн хэлдгээр нөгөө нэг албан газар байлаа гэхэд л даргаасаа айдаг. За ингээд нэг арай жоохон томроод ирэхэд ер нь л одоо даргадаа бэлдүүчсэн. За улс төрийн хүрээнийхний хувьд ч гэсэн одоо тэр дээр хүмүүстэй бэлдүүчилж ижил амьдарч идэг. Эсвэл бол энэ бол шудраа одоо ер нь амьдрал байж л байгаа шүү. Эсвэл ямар нэг байдлаар одоо үгээ хэлэхэд эргээд одоо ямар нэг байдалд ороогдно гэл ингээл нэг чимээгүүл ингээл яваад идэг. Тэр маань одоо бас араасаа янз бүрийн ялзуурлыг дагуулсаар агаал одоо нэг юм том бөмбөг шиг юм болчиход өнөөдөр бол миний ойлгосноор дэлбэрэхэд одоо бэлэн болчихсон ийм л байдал байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ кинонд одоо бас энэ ийм одоо утга санаа орсон уу? Яагаад одоо энэ улс төрийн ийм сэдвийг ер нь сүүлийн үед киночд маань ингэж хөндөж тавихад бас нэлээд цааргалдаг болсон юм байна. Одоо хамгийн сонирхолтой болсон киног зохиолоор кино юу байсан бэ гэхээр энэ Нянгар гэдэг хүн анх ямар хүн байлаа? Сүүлдээ ямар хүн болох вэ? Тэгээ энэ эхний цэг, эхлэлийн цэг, төгсгөлийн цэг хоёрын хооронд дотор явж байгаа аян зам надад сонир байсан л да. Тэгээ туулж байгаа зам л дунд нь учирч байгаа адал явдлууд. Тэгээд тойрон хүрээлж байгаа хүмүүсийн харьцаа яаж өөрчлөгдөж байна? Анх хүмүүс мань Нянгартай яаж харьцажсэн? Нохоо шиг л. Дунд нь яаж харьцаж байна? Өсөөл энэ хүмүүсийн харьцаа улам болоод жишээ өөрөөр хэлбэл бэлтуучлал гачин болгоод таашуу гэвэл тэр утгаа ард түмний баатар болж чадчихна. Ард түмэнд хэрэгтэй үгийг хэлчихэж байна. Ард түмний хүсэж байгаа юмыг амлаад ич чадчихна. Тэгэл ард түмний баатар болоод байна. Айгүй аюултай байхгүй. Тэгээ явсаар байгаа сүлдээ ингээд надад энэ процесс найруулагчид маш сонирн байсан. Энийг ингээд ажиглаад байвал ямар байх вэ? Энийг гаргаад тавил ямар байх вэ? Тэгэхээр манай кино үзэхээр яг энэ ийм шатлал график маяг юм гарна л да. Нянгарын дүрийн өсөлтийн тэр муухай хувирж байгаа. Одоо энэ сонирн болчроос хийсэн юм л да. Тэгэхээр киног ер нь хэрэг зэрэг хугацаанд бүтээсэн бэ? Төрөнтэй бас санхүүжилттэй болох гэж бас нэлээд ингэж явсан гэлдэг чинь. Тэгээд өнөөдөр чинь бас кино гэдэг тэр байтгаас энэ том одоо ийм хэмжээний ч гэдэг юм уу том сэдвийг аваад хийхэд бол хөрөнгө гэдэг эдийн засаг байдаг юм уу? Бус одоо хүчин төлөөнүүд бас байгаа шүү дээ, тийм. Энэ талаар. Яг киног ан гараад надаа Ганбаатарх санал болгоод зохиол авч хийгээд ерөнхийдөө одоо 4 сар гарал хийж байгаа кино. Өгсдөд ивент гэсэн үү? Үгүй энэ ивент гэдэг цэвэр NTV телевиз. NTV телевизэн дэргэд бид нэр өнгөрсөн жил NTV production гэж байгуулсан юм. Манай хоёр дахь том төсөл. Эхний том төсөл болохоор Дэлхийн Монгол айл гэдэг 9 анги баримт киногаа. За Нянгар хаданд гарсан кино бол хоёр дахь том төсөл уран сайхны бүрэн хэмжээний кино. Телевиз бүх зарлыг даасан. Одоо нэг кино гэхэд нэг 60-аас 70 сая төгрөг ордог байна. Тэгэхээр энэ бүх зардлыг бүх юмыг манай телевиз хариуцаж продюсер манай телевизийн захирал Баян Улаанбаатар ажилласан л та. Тэгээ манай телевизийн уран бүтээлчилжсэн оператороор манай туршлагатай зураглаач одоо NTV телевизийн ерхий зураглаач Батнах дах манай ажилласан. Бусад бүх энэ дэр телевизийн залуучууд манай ажиллаж туссан да. Тийм учраас богино хугацаанд ажил сайн зохион байгуулалттай гэсэн учраас зураг маань амжилттай. За ямар ч байсан Нянгар хаданд гарсан гэсэн ийм шинэ кино ирэх одоо даваа гаргаас Тэнгис кино театрын дэлгэцнээ олонний хүртэл болох гэж байгаа юм байна. Тэгэхээр Ганбаатар студид ирснийг бас ялмдуулаад асуухгүй өнгөрч чадсангүй. Тэгэхээр сүүлийн үед таваас нь улс төрийн хувьд бас жоохон өөрийнхөө дуу хоолойг хүргэхгүй чимээгүй байна уу да гэсэн ийм хүмүүсээ бас бидэнд хандж байсан. Тэгэхээр кино зохиолч болсон болов уу гэж зарим хүмүүс нас энэ ярилцлагыг үзээд гэж бодож болох юм. Ерөн та улс төрийн хувьд тэр зэрэг идэвхтэй байна вэ? Энэ нийгэмд болж байгаа зүйлийг бас яг нэгэн талаар бас энэгээр энэ одоо киногоор дамжуулан бас өөр хөслөлийг илэрхийлж байгаа бах. Нэг сонирхолтой асуулт асуучлаа гэж би одоо бодож байна л да. Би бас Нянгар биш л дээ. Нянгар болохгүй тулд одоо өөрөөр хэлэх юм бол эдрийг дагаад өөрчлөгдөхгүй тулд их зовж байгаа юм шүү дээ. Дагаад явсан бол би өдөөд юу сайд битил тэрүүн шадар сайд битил болчих
тэр бүх потенциал боломж нь байсан, боловсрол нь байсан уу байсан. Боломж нь байсан уу байсан. Харамсалтай нь янгар болмооргүй байна. Юус нэг байх хэвээр хүн байх хэвээр местэн дээр байж хэвээр гэж боддог л та. Улс төрийн хувьд бол хамгийн чухал зүйл чинь үзэл санаа болохоос биш түүнээс ямар нэгэн сайд ч юм уу дарга ч юм уу тийм болол ингээ явах нь болж байгаа биш. Гол тэр үзэл санаа маань өнөөдөр ялтан төрж ийн үгүй юу гэдэг л чухал биш. Өнөөдөр гацаа байхгүй доктортой хөгжлийн тухай үзэл санаа социал демократ үзэл санаа өнөөдөр дэлхий дээр яхахгүй хөлөөн зөвшөөрөгдөж ялахаас харахгүй нөхцөл байдал бий боллоо шүү дээ. Шин либералуудын гаргаж ирсэн үзэл санаа өнөөдөр уналтанд орлоо шүү. Тэгэхээр зэрэг тэр үзэл санаа маань өнөөдөр ялтан төрж байгаа бол би зөв байр суурин дээрээ зогсож ирсэн юм байна. Энэ ингл шиг арьсаа уулаад өөр арьс нөмөрөөд тэгээ ингээ явцсан бол би одоо юу ч болчих байсан юм би тэрийг мэдэхгүй л байна л та зүгээр. Тэгээгүй их баяртай байгаа шүү дээ. Хамгийн гол нь бол хүнээрээ байх нь их чухал байна л да тийм ээ. Тэгвэл эсвэл одоо энэ нийгэмд болохгүй байгаа зүйлийг хараад одоо ингээд бие нөгөөл ингээд чимээгүй ингээд сууж явахгүй үсттэй та. Би тань тэрээс санал нийлэхгүй байна. Би 2001 оноос уг компаниг байгуулад уг сонин уг студ гэсэн хоёрын байгуулсан. Уг сонин маань бол ахар богино хугацаанд 2000-аас 2004 оны бас мэдээлэл таалттай байсан тэр үе биш шүү дээ. Асар хүнд хэцүү үе. Бүх мэдээллийг ч одоогийн ерөнхийлөгч намбарын инк 2 түүний гэргийн 2 хатгачихлаа шүү дээ. Чөлөө төвлөлийг дэмжих сан гэдэг юм байгуулад тэрний сангийнхан дарганд солмон тэрэндээ бүх одоо сонинууд чинь бүгдийг хатгаад тэгж яхад цорын ганцаараа тэмцээд явж исэн сонин чи үг сонин. Үг сонин нэг жилийн дотор бол маш өндөр амжилтанд хүрсэн. Харамсалтай нь эрхлэгчийн маань шоронд хийсэн. Ямар нэг хэрэг үйлдэх байхад нь шоронд хийсэн. Ямар нэгэн сурвалжлагч хийсэн Ким уруугийн төлөө эрхлэгчийн маань шоронд хийсэн. Сонины маань нураасан. Хоёр талаас хүчилж иж нураасан. Би зөвхөн одоо орисхолтын мандлаас ч гэдэг юм уу одоо ерөнхийлөгчийн зүгээс ч гэсэн хийсэн ажил гэж бодохгүй байна. Энэнд бас энэ арчилсан алтан ганцхан бол их хүчин зүтгэл үзүүлсэн нураах гэж. Ингээд миний юу бол зогсоогүй. Зүгээр суугаад байсан юм биш. Одоо хүртэл өгстүүдээ ажиллуулах гал үзээд нь шүү дээ. Нэг хан мөргөж унтчаад эргэж босч ирээл эргэж үзэл ингээд ямартай ч үйлдэ гэсэн өөрийнхөө байр суурин дээр тууштай ингээд яваад байх юм бол одоо ямар ч гэсэн нийгэмд бол үнэлэгдээд одоо юу гэдгийг нь эцсийн мөчид одоо дээд шүүхэд очихд бол би юу нэхэл гайгүй очих байх л гэж бодож байгаа шүү дээ. Ямар ч нэмрээр очих. За тэгэхээр түмэн найруулагч сая хэлээ. NTV телевиз NTV production бол 60-70 сая төгрөг гаргаад бас кино амархан л хийждэг юм байна. Тэгэхээр бас ингээл таны хийсэн санаануудыг бол дэмжээл кино хийгээл ингээл яваад байх юм байна гэж ойлголоо. Тэгээд энэ кино ихнийх нь юм уу дараа дахиад одоо ямар уран бүтээлийн санаа гарч ирж байна. Одоо тэгтээ нэг аяарт шүү дээ. Кино маань шатвал тэгээд тийм шиг байна. Кино маань шатах юм бол тэгээд тэр хүн үзэхгүй хөрөхгүй болоод ингээл түмэн найруулагч давхархан бол нэгдүгээр би толгоогүй байна. Цааш хамаагүй бас нэг тийм том юм уран бүтээлрөө бас ингэж хөрөнгө оруулах нь юу болох болов гэж бодож штэ. Яг тэгтээ бас Тамаа амлаад яах вэ? Анхны кино бас энэ бас улс төрийн хүрээний бас том сэдвийг барьж авсан. Тэгээд олон хүмүүс маш их сонирхож байна. Тэгээд энэ киноны уран бүтээлчтэй бас үзэгчтэйгээ уулзаж байгаадаа би бас маш их баяртай байна. За ингээд та бидний ярилцах цаг өндөрлөж байна. Студид хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Таны хэлдгээр энэ кино одоо мэдээж олон үзэгчдийг бас ухааруулсан. Дээрээс нь одоо бас нэг оройч гэсэн очиод ухаарлыг аваад өнөөдөр бид нар ийм нийгэмд бас амьдарч байгаа юм байна. Энийг бид нар өөрсдөөс одоо өөрчлөх хэрэгтэй юм байна. Бид нар өөрсдөө л ийм зүйлийг бий болгоод байгаа юм байна гэд энэ ухаарлыг аваасай гэж би ойлголоо. Би ч гэсэн энэ киног очиж үзсэн. Тэгээд та бүхэн бас бидний урилгыг хүлээж авч ирсэн. Их баярлалаа. Амжилт хүсье. баярлалаа. За их үзэгчтэй Игэл телевизийн студид өгстүүдийн захирал Монголын социал демократ намын дар Дамбаатар NTV телевизийн ерөнхий продюсер кино найруулагч Түмэн Үлзийнээр ажиллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Эргээд уулзъя. Өдөртөө манай хөтөлбөр ярилцлагын цагаар үргэлжилж байгаа иргэний эвслийн өдөр дах зөвлөлийн гишүүн Монголын социал демократ намын дарга Гамбаатар Игэл телевизийн студид ажиллаж байна. 46 30-ны дугаарыг утсан бас энэ цаг мөчид нээлттэй байгаа та бүхэн бидэнтэй холбогдоорой. Тэгэхээр энэ сонгуул болохын өмнө хүмүүс сонгуулийн тухай хуулиндаа гар хурж бас нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл бид шинэ хуулиар одоо сонгуулийг явууллаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт бодит байдал дээр хэр нийцтэй хууль байна вэ? Ерөөсөө сонгуулийн хувь тэнцвэрсэн буюу пропорционал тогтцол зураг шилжих ёстой гэдгийг л харуулж байгаа байхгүй юу? Энэ шилжих ёстой гэдгийг чинь олон жил ярьсан. Одоо бараг л Монгол сонгуул бий болсноос хойш л ярьсан асуудал шүү дээ. Энийг одоо хийчих боломж байсан нь үл байсан. За
За харамсалтай нь бол сонгуулийн пропорционал тогтолцоороо шилжсэнгүй. За үүний горыг бол өнөөдөр бүгдээрээ амсч байна. Тэгэхээр энэ систем одоо гарцаа байхгүй одоо тэр сонгуулийн хувь тэнцвүүлсэн буюу пропорционал тогтолцоог яралтай Монголд нэвтрүүлэх шаардлага байна. Энэ бол одоогийн өнөөгийн бүх юуг бол засах бүдийн биш юм гэхэд бол ерөнхийд нь бол зас залруулалтын боломжийг бий болох л доо. Бүгд энэ горыг амсч байгаа гэсэн хэрэг амсч илэрч байгаа тэр гормон одоо ямар байдлаар нөлөөлж байгаа юм. Улс төрийн намууд за энэ ялангуяа улс төрийн өрсөлдөөнд орж байгаа шин намууд гэх юм уу та. Гэхдээ одоо сонгуулийн үр дүн одоо жишээлбэл ийм асуудал их чухал байдаг л арчилсан нийгэмд тийм ээ. Сонгогч бүрийн санал тооцогдох гэж. Тэгэхээр сонгуулийн хувь тэнцвүүлсэн систем гэдэг чинь сонгогч бүрийн санал нь тооцогддог. А одоо энэ пропорционал биш одоо энэ нэг хаашаа чинь одоо энэ мажоритарч биш одоо юу гэдгийг энэ нэг тогтолцоо биш тийм ээ. Цэвэр мажоритар биш л дээ. Энэ тогтолцоо чинь сонгуулийн нэлийн хэсгийнхэн санал нь тооцогдох хаягддаг байхгүй юу? Одоо жишээлбэл жижиг намууд гэдэг юм уу одоо бие даагч гэдэг юм уу гэсэн саналууд нь ерөөсөө тооцогдохгүй хаягдаад одоо бус хүмүүс нэг сонгогдод гараад ирдэг тийм ээ. Тэр саналууд бол ингээд ерөөсөө хаягдчих байхгүй юу? Хашааныхад хаягдчихдаг. А пропорционал тогтолцоонд бол бүх санал тооцогдно. Иргэн болгоны санал тэнцээ өөрөө тооцогдож явдаг тийм ээ. Жишээлбэл одоо иргэний эвсэл хичнээн хувийн дэмжлэг авсан байна. Тэчнээс судлал авна. Монгол Ардын эвсэлт нам хичнээн хувийн нийгмийн дэмжлэгтэй тэчнээн хувийн судлыг л авна. Тэгэхээр энүүгээрээ бол пропорционал систем бол хамаагүй давуу л да. Тэгээ би яг зөв өнөөдөр бас нэг зүйлийг онцгой хэлэхээр одоо энэ танаас студид ирсэн. Ягаар сая сонгуулийн одоо дүнгууд дараараас зураад гарч яана л гэж юм л т. За ялангуяа хөдөө аймагуудаас төрүүлэл одоо гараад л тэчнээс судлаавлаа, ичнээс судлаавлаа гэж Монгол Ардын эвсэлт намч бараг цаг тутам мэдээлэл хэлэн тийм ээ. Тэгээд одоо сая ганцхан үйлдэлээр одоо энэ ямар булхаа төлөвлөгдөж байсан одоо өнөөдөр нотлогдож гарч ирж байна. Юу гэхээр зэрэг сонгоны хайрхан дүүргийн нэгэн хэсэг дээр зөвхөн нэг багцыг 30-30-аар багцыг саналын тоолд юм байна л д. Тэгээ нэг саналыг тоолохдоо бол одоо нэг хүний саналыг аваад нэг нь дууддаг, нөгөөх нь тэмдэглэдэг. За дуудахдаа одоо юу гэдгийг одоо бие даагч гэдэг юм уу, иргэний эвсэлтч гэдэг юм уу тийм ээ. Өөр хүн төгсөн сандыг өөр хүн дээр авчил дуудчихдаг, нөгөөх нь тэнцээ тэмдэглэл аваа явдаг тийм. Тэгэл авчил ингээд тэмдэглээд саналын хуцуудыг тоолоод ингээд явцдаг. Эцсийн дүнд нь аваад үсгээр зэрэг өөшөө өгсөн саналууд чинь өөр одоо нам дээр ч юм өөр нэр дэвшигчдэр ингээд бичигдээд байх тэр боломжийг бүрдүүлсэн ийм одоо юу илэрч гарлаа л та. Тэгэхээр зэрэг энэ ерөөсөө сонгуулийн ерөнхий хороо энэ сонгуулийг явуулахдаа энэ системээр явуулахдаа ямар аргачлалыг өрнөлт яаж нэрийн зохион байгуулах хэрэгтэй гэдгийг зохион байгуулалтын асуудал дээр анхаараг нь бол энэ чинь ажиглагдаж байгаа. Нөгөө талаас өшөө нэг одоо онцгойгоод ажиглагдсан зүйл бол бусад намын төлөөллүүд ерөн сонгуулийн ороонууд үндсэндээ бараг ороогүй. Сонгуулийн хорон дарга нар бүгд одоо Монгол Ардын эвсэлт намынх байсан. Жижиг намууд гэдэг юм бие даагч гэдэг юм эдгэрийн төлөөлөл бол үндсэндээ бараг байхгүй. Тэгэхээр зэрэг нэг нь ингээл дуудаал нөгөөх нь тэмдэглэл ингээл явах хооронд бол өчнөтгчтэй саналыг нөгөөх нь шилжүүлэх боломжтой байсан гэдэг сая сонгоны хайрхан дүүргийн нэгэн хэсгээр бол илэрч гарч ирж байгаа байхгүй юу. За энэ үйлдэл нь одоо юунд хүрэж байгааг бол өнөөдөр сонгуулийн ер нь бүх тойрог дээр саналыг дахин тоолох одоо тийм асуудлыг тавих шалтгааныг бий болгож байна. Бидний зүгээс ч гэдэг юм өөр намуудын зүгээс ч гэдэг юм ийм асуудлыг гаргах тавих бүрэн боломжтой. Ягаад гэвэл нэг тойргийн нэг хэсгийн нэг багцсан 30хан хэсгийг аваад үзэх тэндээс нэг хуудаснаас 10 саналыг тийш нь булхаадсан байна тийм ээ. 30 саналаас бол 300 хуудасыг булхаадсан байж болох талтай. Өчөө хичнээн тийм багц гарч ирэх үү тийм. Тэгэхээр хичнээн санал булхаагдсан байж болох уу? Хичнээн хүний санал одоо хин нэгэн хүн төгсөн саналд өөр нэгэн хүн шилжиж чадсан байхыг бол өнөөдөр үгээр одоо үгүйсэх арга байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг сонгуулийг үр дүнд бол эргэлзэх бүрэн үндэс өнөөдөр бий болж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол урдаас төлөвлөгдсөн ийм одоо булхааны арга байсан юм байна гэдгийг бол өнөөдөр ойлгож мэдэрч явах тэр боломж бий болж байна л да. Яг л бид нар урд нь ямар булхаа гарах вэ гэж хичнээн бодсон боловч та нөгөө нэг урд нь гардаг байсан бүх булхаанууд гардагаараа гарч лээ. А гэтэл ийм гарна гэдгийг бол тооцоолог болохгүй. Тэгэхээр зэрэг ингээд л одоо дөрөв хүн дээр дугуулахад л хоёрын саналын зөв хэлээл нөгөө хоёрын саналын бол өөр тийш нь аваад ингээд шилжүүлээд хэлээд байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг одоо хүмүүс одоо энэ төгсөн санал нь өөр хүмүүс дээр ингээд шилжиж очиж тоологдсон байх тийм одоо магадлал маш өндөр. Магадлал өндөрч биш ерөөсөө тийм байна гэдгийг сая жишээ харуулж байгаа байхгүй юу. Тэр сонгоны хайрхан дүүргийн тэр хэсгийн
хорооны тэр чухамхүү тэр саналыг тоолсон, уншсан, тоолсон хүмүүс нь буруугаа хүлээж байна. Буруугаа хүлээж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж. Угаасаа тийм юутайгаар тэнцээ орж ажилласан нь бол харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр хэсгээ ороод юм уу юунуудыг бүрдүүлэхдээ чухамхүү тийм хүмүүсээр бүрдүүлээд ийм булхаа орон даяар явагдсан гэж үзэх үндснээр бий болж эхэлж байна. Тэр зөвхөн тэр 30 багц биш ерөөсө бүгдийн иргэний хяналтайгаар дахин шалгах асуудлыг бол дэвшүүлэн тавихаас арга байхгүй тийм нөхцөл байдал үүсэж байна. Одоо Баянгол дүүрэгч юу болж байна, Сонгон хайрхан дүүрэгч юу болж байна тийм. Бус дүүргүүд юу болж байна. За зарим газар өнөөдөр гинтхэн тог тасалсан тийм. Энэ бол сонгуул болохоос олон хоногийн өмнө ярьжсэн асуудал. За тог тасардгийн шүү. Анхаараарай. Тийм ээ. Яг сонгуулийн тооллогоогоор тог тасардаг чинь. Яг тэр тог тасрах үед л одоо энэ зүрийн одоо олон хуудсууд хийдэг ч юм уу яадаг чинь тийм. Тэр бол яг зөв би тэрийг хайчих тийм ээ. Тэр бол ерөнхийдөө Өдөртөө эгэл телевиз өдрийн хөтөлбөр үргэлжилж байна. Бид ярилцлагын цагаараа энэ удаагийн хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Ингээд студиуд иргэний төслийн өдөр дах зөвлөлийн гишүүн Монголын социал-демократ намын дарга Ганбаатар ажиллаж байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн сонгуульд ямар дүгнэлт өгч байна? сонгуулийн үр дүн гараагүй байна. Тийм учраас сонгуулийн үр дүн гараагүй учраас одоо ямар нэгэн дүгнэлт өгөхөд бол эрт байна л да. Сонгуул болсон ямар тач байлаа гэсэн энэ сонгуул маш булхаатай, бодлоонтой сонгуульд эцсийн үр дүн хэлэхэд одоо дэндүү эртцсэн байна гэж би одоо хэлэхээр байна л да. Яг удаагийн байдлаар. Тэгвэл сонгуул болж өнгөрсөн тэр процессыг юу гэж ер нь ямар сонгуул болоод өнгөрчөө? Зүгээр сонгуул бол бүх ард түмний нүдэн дээр болсон учраас ард түмэн ойлгож байгаа. Энэ бол маш их мөнгөний сонгуул болсон, маш их мөнгөний амлалттай сонгуул болсон. Сая 500 мянган төгрөг, сая төгрөг ч гэдэг юм уу тийм ээ. За энэ амлалт бол сонгуулийн эцсийн үр дүнд их нөлөөлөх шиг боллоо л. Жоохон хөө энэ мөнгөний цаана юу нуугдаж байна вэ? Энэ мөнгөний баталгаа нь юу байна вэ гэдэг асуудлыг бол үндсэндээ ард түмэн сонгогчд өөрсдөө тавьсангүй гэж би бодож байна. Тэгээ энэний баталгаа бол Монгол улсын баялаг. Манай газрын дорох баялаг. Энэ бүхэн бол үүний баталгаа болж байгаа. Тэгээ үгээр одоо барьцаалан одоо Монголын сонгогчдын нийт сонгогчдын саналыг худалдаа авах үйл ажиллагаа явууллаа. За хоёрдугаарт бол маш их мөнгө зарагдсан. Зарим нэгэн тойрог дээр зарим нэгэн одоо өнөөгийн бидний тооцоогоор нэр дэвшигчийн гаргасан зардал бол миллиард төгрөг тавьж байна. Энэ хаанаас гарсан мөнгө, хэний мөнгө гэдэг асуудал бол бас их асуулттай зүйл л дээ. Хаанаас энэ их мөнгө гараад ирв тийм ээ. Тэгэхээр зэрэг сүүлийн үед за ялангуяа Америкийн сэнүүд дээр бичиж байна. Вашингтон Пост энэ дээр бичиж байна. Нью-Йорк Таймс энэ дээр бичиж байна. За Монгол улсын одоо баялаг. За түүн дотроо ялангуяа Монгол улсын ураны нөөц бол дэлхийд гайхагдахаар том нөөц байна. Уран бол зүмийн түлшний гол одоо элемент шүү дээ. Тэгэхээр энэ Монголд бол онцгой анхаарал тавихгүй болохоо байлаа гэдгийг бол сануулад байна. Энэ ураны нөөц одоо хөрш зэрэгэлдээ хоёр их гүрний хэн нэгнийхний хяналтанд орж ийн үү яаж ийн гэдэг асуудлыг тавиад байна л да. Тэгэхээр зэрэг энэ бол маш их анхаарал татсан асуудал. Тэгэхээр энэ их мөнгө одоо жишээлбэл цааш нь одоо манай баялагийг ярих юм бол 5 толгой нүүрс мөрс одоо өргөчн төчнөө ярьж болно шүү дээ. Одоо бидний энэ баялагаар барьцаалаад одоо бидний худалдаад авчихгүй сонгогчдын саналыг худалдаад авчихгүй гэсэн ерөнхийдөө сэтгэл төрж байна. Тэгэхээр энэ мөнгө ханаас урсаад ороод ирв. Тэрэн дээр одоо яг сонгуулийн явагдсны дараа тооцоо хийх байх л та. Тэгж тодорхой хязгааруудыг заагаад өгсөн байна тийм ээ. Одоо тийм тойрог дээр 40 сая төгрөг, энэ тойрог дээр 40 сая төгрөгөөс илүү зарахгүй байна гэж. Гэтэл одоо урдсан тооцоогоор тэрнээс чи хэд дахин тавсан зардал гаргасан нь бол илэрхий байна. Тэгэхээр амлалт дагсан сонголт боллоо гэж та бас хэлэх гээд байх шиг байна. Яагаад тэгж хэлж яандаг сонгуулийн дүн бол хараахан гараагүй. Гэлэг ихтэй яг зарим нэг сторогийн хэсгүүд төр бол зураглал бол гарч байна л да. Гэхдээ бол албан ёсоор бол гараагүй. Тэгэхээр юу гэдэг амлалт дагсан сонголт гэж бас та бол дүгнэд байна уу? Ерөнхий уур амьсгал бол тийм байна тийм ээ. Тэгэхээр орон нутагт явж байгаа илүү уулзалтуудаас ирсэн мэдэнүүд байна. За жишээлбэл тэнцээ одоо сонгогчдын тавьж байгаа асуултууд. За бидэнд одоо ингээд хүн болгонд иргэн болгон сая 500 мянган төгрөг өгөх юм байна уу? Хизээ өгөх юм. Тийм ээ. Нэгдүгээрт энэ мөнгөөр чинь бид нар дараа нь яаж ашиглах юм? Хизээ өгөх юм, инээ трендер гэдэг асуулт. Энэ чинь бол нэгэнт одоо энэ сонгуулийн энэ амлалтанд автагдсан нь бол илэрхий байгаа юм л да. Яг тэгвэл
хүмүүсийн тавьж байгаа асуулт нь өөрөө тийм байх учраас тийм. Нөгөө нэг тараасан сая 500 мянган төгрөгийнх нь бичгийн бариад таан банкн дээр очролж яасан ч гэж яах шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ нь бол за дараа нь бол Монгол Ард Авсгалт намын даргын хэлсэн үгүй. Энэ сая 500 мянган төгрөг чинь сонгуулийн үр дүнгээр баталгаажна гэж. Гэдэг чи юу гэсэн үг вэ? Сонгуульд хэрвээ ялах юм бол бид нар энийг өгнө л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол автагдахаас өөр арга байхгүй юм. Одоо яриа хороонод явууллаа. Тэгэхээр энийг давтагчлаа гэж хэлэхэд их хэсэгтэй автагчлаа гэж хэлэхэд бол хэлсдэхгүй байх гэж бодчих тийм ээ. Тэгэхээр сая 500 гэж нэрлээд байгаа мөнгөний урсгалыг та гаднаас орж ирж байгаа гэж харагдаж байна. Одоо ер нь би мэдхгүй зүгээр Монголын ард түмэн бүгдээрээ тийм баян болцсон юм уу? Эсвэл одоо энэ 300 хэдэн хүн тийм баян юм уу? Хүн болгон харманаас өөрийнхөө харманаас одоо тийм одоо миллиард төгрөг гарах тийм боломж байгаа юу үгүй юу нэг доцоолоод үзье л та тийм ээ. Би одоо 90 оноос хойш одоо алчсан урсгалыг хилцээд анхад гчаар нь яваад өдийг хүрсэн. Ингээд би одоо явд тулсан замаа үзэх юм бол улсын их хурлын гишүүнээр 2 ч удаа ажиллаж байсан, 2 ч удаа сонгогдож ажиллаж байсан тийм. Төсвийн банкны орооны дарагч байсан. Тийм ээ одоо би чинь ажлыг хийж явлаа л түүний өдийг хүртэл. Ингээд одоо зүгээр явсан цам мөрөө харахад бол ийм мөнгө хөрөмтлүүлэх боломж бол байхгүй. Энэ бол ерөөсөө боломжгүй асуудал тийм. Хүмүүрийн цалингаар бол бүрч боломж байхгүй. Тэгэхээр энэ мөнгө бол ямар нэгэн байдлаар одоо ханаас орж ирсэн гэдэг нь юу хэлж чадахгүй л дээ зүгээр. Энэ бол ноцтой асуудал тийм ээ. С ิจ гтэй асуудал. За ер нь сонгуулийн өмнө энэ зургийн судалгаанууд явуулж ирснийг бол би мэдэж байна. За Монголд одоо улсын их хурлын нэг гишүүн болоход хичнээн хэмжээний зардал гарах вэ гэж гадны байгууллагууд хийжсэн судалгаа шүү тийм. Судлаад асуугаад ингэ явж ирснийг бол би сайн мэдэж байна. Танад нэг парламентын гишүүнийг одоо бий болгохын тулд хэдэн төгрөг зарах вэ гэсэн судалгаа хийжсэнийг бол мэдчихлээ. Тэр нь хэдэн төгрөг зарж авах судалгаанд дэр хэдэн төгрөг болчихсон тэр их хурлын гишүүн. Одоо би одоо мэдэхгүй юм байна зүгээр би өмнө нь улсын их хурлд 2 удаа сонгогдтоо бол их мөнгө зарж байгаагүй. Одоогийн бие хайлны хэрлээ шүү дээ. Одоогийн одоо зарим нэгэн тойрогоос ирсэн мэдээгээр тийм үү. Би зүгээр яг тодорхой хэлэх болио л та тийм ээ. Одоогийн нэгэн тойрогт нэг хүн 600 сая төгрөг заржээ. Гэтэл өрсөлдөгч нар нь тэрээс нь 2-3 дахин илүү мөнгө зарсан байна гэсэн юм ирж байгаа байхгүй тооцоо ирж тийм. Энэ чинь бол зүгээр дунджаар тооцоолоход нэг хүн 1 миллиард төгрөг одоо гаргасан байх тийм магадлал байна. За үзэгчтэй тэгэхээр манай студид Иргэний эслийн удирдах зөвлөлийн гишүүн Монголын социал-демократ намын дарга Ганбаатар ажиллаж байна. Хэдэн орны дараа бид ярилцлага үргэлжлүүлээ. 46 30-ны дугаарынхаа утсыг бас нээлттэй байлгуулна.